Өнөөдөр нийслэлийн төсвийн тодтгол орж ирж байгаа энэ цаг үед би өнгөрсөн жилийн энэ Кокс нүүрс худалдаа авалтын нэг л удаа гэж батлуулаад орж ирж исэн тухайн үеийн төсвийг санаж байна. Тэгээд өнгөрсөн жил нэг л удаа ирэх намар та нар юу төлөх вэ гэхэд багнуурынхаа хөх нүүрсийг төлнө гэсэн. Тэгээ одоо өнөөдөр энэ ингээ хэрэгжээгүй дахиад худалдаа авалт хийх гээд 315 тэрбум төгрөг тавиад оруулж ирж байна. Мөн төсвийн тодтгол дотор хөрөнгө оруулалтын зардал 432.2 тэрбумаар буурч урсгал зардлыг санхүүжүүлэх ийм юу болж ирж байна. Энэ бол маш муу үзүүлэлт. Энийг дахин битгээд автаарай. Тэгээд ер нь шүүмжлээд байхаас илүү ажил хэрэгж санал нэг хоёр асуултаа хамт явчих. Тэгээд бид нар багнуурын хөх нүүрсийг төлнө гэдэг өнгөрсөн жил энэ үйлдвэрийг байрна, угаах үйлдвэрийг барина л гэжсэн. Тэгэд энэ хэмжээний үйлдвэрийг бараг 2 удаа барьчихаар хэмжээний худалдаа авалтыг энэ жилд хийж байна. Цаашдаа ингээд бид нар хятадаас энэ Кокс нүүрсээ худалдаад худалдаж авах гээд яваад байхгүй ийм юм руу явчих вэ дээ гэдэг санаа зовнил байна. Энэ нь л одоо гадаа ингээд ард иргэд бол маш их эсэргүүцдэг. Тэгээд одоо бид нар ч гэсэн энэ дээр багнуурын аж үйлдвэрийн парк гэдэг нийслэлийн нэг манай Харьяата нэг парк байгаа. За Эрдэнэс Монголын нэг аж үйлдвэрийн парк гэдэг. Энэ хоёр аль аль нь бэхжиж чадаагүй хөгжөөгөө явж байгаа. Тэгээ би хотын дарагт бол юу хэлэх гэж байна гэхээр багнуурын одоо өөрөө бидний хүссэн ч хүсээгүй ч зах зээлийнхаа хуулиар энэ нүүрс эрчим хүч төмөр замаа дагаад аж үйлдвэрийн бүс нутаг болж байна л да. Энэ бол маш сайн зүйлт. Би энд бол одоо их сэтгэл хангалуун байдаг. Даваа сүрэн даргаыг маш сайн одоо ажилсан засаг дарга гэж би үзэж байгаа харж байгаа. Ягаад гэвэл захын 3 дүүргээс одоо хамгийн сайн аж үйлдвэрийн паркийн хөгжлийг одоо илүү бодиттой болгоход маш олон ажлуудыг санаачилж хийж байгаа. Бас эдрийг бид нар захын дүүргийн 3 дүүргийн төлөөлөгч нар бол бид нар ярилцдаг, санал солилцдог. Тэгэхээр хотын даргын энэ жилийн одоо хамгийн түрүүнд хийх ажил бол энэ манай нийслэлийн аж үйлдвэрийн парка бариад энэ хөх нүүрснийхаа баяжуулах үйлдвэрээ барих нь зөв юм аа. Энэ дээр та илүү анхаараач. Энийг одоо энэ хурлын 45 төлөөлөгч бол одоо хийж хэрэгжүүлэх ёстой. Энэ цаашаага Улаанбаатар хотын үйлчлэлтийн бэлтгэл хангах одоо энэ олон эрүүл аюулгүй орчинд амьдрах агаарын бохирдлоос сэргийлэх гэдэг маш олон ажлыг үр дүнтэй болгох маш олон хэмнэлтийг хийх учраас таныг би энэ одоо үйлдвэрийг хийх хүсэл зориг байгаа юу? Энэ үйлдвэрийг та юу гэж харж байгаа вэ? Нийслэлийн аж үйлдвэрийн паркийг барьж аваад та энэ үйлдвэрийг байгуулад хийгээд өгөөч. Хийх боломж байгаа юу? За хоёрт нь та хэрвээ хийж чадахгүй бол ямар хариуцлага хүлээх вэ? Одоо дараа жил дахиад төсвийн тодтгол орчлоо. Энэ жил бол 310 тэрбум төгрөг чинь юун дээр байсан? Трам дээр байсан, тий? Гэтэл одоо ингээд бид нар дахиад л ингээд төсөв хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэхгүй ингээд нэгийг нөгөөгөр нүгүйсгээд явж байгаа байхгүй юу? Тэгэхээр таныг бол шинэ учраас би шүүмжил сонирхолгүй байна. Таныг 100 хоног дотор ямар үйлдэл хийхийг ч би харж байгаа, хүлээж байгаа. Хэрвээ одооны өнөөдрийн яг энэ таны миний асуулж байгаа энэ хоёр асуултанд хариулт авахаас шалтгаалаад 101 хоногоос нь би шүүмжилж ярьж эхлэх болно шүү. Энийг та анхаарад танад энэ хоёр асуултанд хариулаад өгчөө. Баярлалаа. Маш чухал асуудлыг хөндлөө. Ер нь агаарын бохирдлын асуудал маш эмзэг асуудал. Бид бүгдээрээ л хотын иргэд. Бид бүгдээрээ л энэ хоттой амьдарч байна. Өөр хүүхд маань ч гэсэн амьдрна. Хотын даргын хувьд бол энэ утааны асуудлыг шийдчих юмсан гэсэн хамгийн одоо том зорилго байгаа. Энэ жил дахиад импортоор хөх нүүрс буюу Кокс нүүрс авах гэж байгаад маш харамсалтай байна. Бид нар 2 сард үндэсний үйлдвэрлэгчдээс хөх нүүрс худалдан авах сонгон шалгаруулалт зарласан. Нэг ч үндэсний компани орж ирээгүй. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр Монгол улсад нүүрс берлиозын үйлдвэр байхгүй. Энэ технологи орж ирээгүй байна гэсэн үг. Тэгээд одоо дахиад энэ жил импортоор өвлийг давах гээд байж байна. Нийслэлийн иргэдийн хурал засгийн газар хамгийн том зорилго бол эх орныхоо хүрэн нүүрснээс энэ шахмал түлшийг гаргаж авах ийм л зорилготой байна. Ялангуяа дэд бүтц бүрдсэн багнуурын уурхаа дээр түшиглээд. За энэ дээр ажлын хонгот ажлын хэсэг байгуулсан.
бид нар 7 хоног болгоны 5 дахь өдрийн өглөө 8 цагаас зөвхөн нүүрс берлиозын үйлдвэрээр хуралдаж төлөвлөгөө юмудаа явуулж байна, ажлуудаа явуулж байна. Үүнд Эрдэнэс Монгол орсон, нийслэл өөрөө орцсон, Багнуурын уурхай орсон, Эрдэнэс УТП орцсон. Ингээд тал талын оролцогч байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулсан явж байна. Бидэрт одоо цаг байхгүй. 27 оны 8 сар гэдэг л цаг байгаа. Энэ гэхдээ маш хүнд даалгавар. Яг бодит үннийг хэлгээд. 340 тонн нүүрсийг урагшин шинжилгээнд явуулсан Багнуурын уурхай нүүрсийг. 340 тонн нүүрс маань шинжилгээгээр сайн гарсан. За ингээд өмнөд улсын лабораторид оруулсан нүүрсээ дахиж Улаанбаатарт авчираад аж үйлдвэрийн яамны эрдмийн зөвлөлөөр дахиад оруулах гэж байна. Алдах хэрэг байхгүй учраас магадлах бүх арга хэмжээнүүдийг хийж байна. За ингээд засгийн газар дээр шийдвэр гаргах бах. Монгол Улсын ерөнхий сайдын бас гол зорилго бол энэ утааны асуудал байж байгаа. Ингээд тал талдаа энэ асуудал руу баг болоод ингээд орж ийн. Та бол бас энэ асуудлыг дэмжиж өгөөрэй. Бид нар ямар нэгэн дүрм журман дээр цаг хугацаа алдаад шийдвэр гаргах хугацаа алдах вэ гэдэг дээр бол асар их одоо анхаарал хандуулж ингэж явж байгаа. Бүх хүчээрээ шахна эргэжил импортын нүүрс аммааргүй байна. Ийм нөхцөл байдалтай байгаа. За таны шүүмжийг бол хүлээж авахд бэлэн байна. Одоо нөхөрсөг ажил хэрэгч шүүмжүүд та бол байнга хэлдэг. Мөн одоо ажлынхаа төлөвлөгөөнд тусгаад явж байгаа шүү гэдэг бас хэлье. За трамвайн төсөл бол миний шийдвэрээр хойшлогч байгаа зүйл огтхон биш. Энэ бол хууль зүйн хүрээнд 5 сарын 31-нд багтаж сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаж чадаагүй улмаас төрийн эмнэлтийн тухай хуулиар төсөв нь бол татагдаж өөр зүйл рүү хуваарлагдсан. 5 сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалт болох байсан боловч монополийн эсрэг газар тендер сонирхогч байгууллагаас гомдол гаргасан. Үүнтэй холбоотойгоор ингээд тодорхойгүй хугацаагаар төр саадсан байдалтай байгаа. Тантай санал нэг байна. Трамвай төсөл бол чухал төсөл. Ялангуяа одоо эхний трасс болох одоо энэ буян тухайгаас Сүхбаатарын талбай орох төсөл бол орох боломжтой ийм трасс. Тэгэхээр хууль зүйн хувьд бол ийм нөхцөл байдал үүсчихэд байж байна. За энэ нэг жил утаагаа хаяад нүүрс берлиозынхаа үйлдвэрийг барина гэдэг бол маш аюултай. Энэ утааны хор уршиг бид нар одоо хичнээн хүмүүс хор тавдар тусч байна. Уушгины өвчтөй болж байна. Шүн ундаж чадахгүй байна. Өдөр бас хамаагүй юм экстрим юм ярьж болохгүй баха. Аль аль талдаа эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт судалгаа шинжилгээг харж явахгүй бол болохгүй. Бид нэг талдаа утаагүй бах талаас богино хугацааны арга хэмжээнүүдийг авна. Мэдээж томоохон урт хугацааны нүүрс берлиозын үйлдвэрлэлүүгээ давхар анхаарал тавьчих боломж олцоо байгаа. 27 оны 8 сард ашиглалтанд орохоор ажиллаж байгаа бол хэрвээ нийслэлээр ажлын хэсэг гарсан байгаа бол намайг оруулж өгөх боломжтой юу? Би энд ороод юммаар байна. Дараа жил дахиад нэг шүүмжлэгчдийн тоог нэгээр нэмэргүй байна. Энийг ажил хэрэг үнэхээр болгохыг хүсэж байна би. Тийм учраас та надад энд нэг хариу өгнө. За, тэн дараа хариулъя. Яг зөв. Ажлын хэсэгт ороход нээлттэй ямар саад бэрхшээл байгаа вэ гэдгийг тэр ажлын хэсэгт орж ижил мэднэ. Энэ хэцүү даалгавар Монгол улс 30 жил энэ нүүрс берлиозын үйлдвэрийг барьж чадаагүй шүү дээ. Гэхдээ бидэнд бол боломж олцоо нөөц байна, зорилго байна, бас сэтгэл байна. Ер нь бүх хотууд энэ агаар орчны бохирдлынхаа асуудлыг нэг л шат амжилттайгаар шийддэг юм бэл. Түүхийн нүүрс, шахмал түлш, хий тэгээ орон сууц гэдэг юм байдлаар. Тэгээ бид нар одоо нэг шатан дээр бол дэндүү их цаг хугацаа алдаж байгаа. Тэгээ үүн дээр самтарч ажиллах гэж байна зол төлөвлөгч.